Веб буюу электрон тамхины хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа боловч үүний үр нөлөөний талаар судлаагүй зүйлс маш их байна. Вебийн дотроо шингэн ус дагуулах бөгөөд халаагчийн тусламжтайгаар ууршин хэрэглэгч амьсгалах аэрозолыг үүсгэдэг. Шингэн нь никотин уусгагч бодис болох пропилен гликол амт оруулагчийг агуулдаг. Шингэн нь халах явцдаа агаар болон хэлбэрчдэг. Веб дотор агуулгадах никотин энгийн тамхитай адил шүдний өнгөр үүсгэлтийг эрчимжүүлэн тулгуур эдийн өөрчлөлт үүсгэдэг бол амт оруулагч бодисууд нь чихэр эзэнтэй адилаар шүдийг гэмтээж байдаг байна. Веб дагуулгадах никотин бага учраас шүдний тулгуур эд буйланд үзүүлэх нөлөө энгийн тамхи татдаг хүмүүсийг бодвол харьцангуй бага байсан байна. Тийм боловч нэмэлтээр амт үнэр оруулагч бодис нь амны хөндийн орчныг өөрчлөн хүчилэг орчин мөрдүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр шүдний палангийн эрдэсжилд буурч шүд зорох эрсдлийг нэмэгдүүлдэг. Агуулгадах шингэний наалдамхай чанар нь сахар их агуулсан ундаатай ойролцоо байжээ. Мөн бусад агууламжууд нь шүлсний ялгарлтыг багасган ам хуурайшуулах нөлөө үзүүлдэг бөгөөд ам хуурайших нь буйл тулгуур эдийн өвчлөл үүсгэх, цаашлаад хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Энгийн тамхи татснаас веб татах илүү дээр гэсэн үзэл их байгаа боловч веб татах нь тамхитай адил никотиныг биед оруулсан хിവэр байгаа бөгөөд никотины хүчлэн таны буйлны цусны урсгалд нөлөөлж байдаг. Мөн никотин шүлсний урсгалыг багасгадаг, шүлсэн шүдийг цоорлоос хамгаалж байдаг бөгөөд шүлс ялгаралт багаснаар шүд болон буйланд бактери өнгөр амархан наалдах боломжийг олгодог байна. Веб татах болон никотины хэрэглээний дараах хүндрэлийг үүсгэж болдог. Буйл шимэгдэх, ам хуурайших, шүд хэд мэдрэг болох, шүдний цоорол үүсэх, буйлны өвчлөл, амны хөндийн хавдар үүсэх магадлалыг маш ихээр өсгөж байдаг байна.